Одоо бол өөр улс орнууд нь хөгжсөн байна энэ төр гэж байгаа шүү дээ. Өндөр хамаартай тийм хүмүүс нь хөгжлийг атгаж байгаа гэвэл хэдэн зуунаар ухрааж үзэхэд 300-400-аар ухраахад царай сайхантай бүсгүйгээл шолмос гээл шатааж алдгал байсан хүмүүс шүү дээ. Тий. За тэгэл энэ хөрсч ертөнц чинь бөөрөхэй биш. Автгаа. Энийг эсэргүүцсэн хүнээ ч хүртэл шатааж байсан. Тийм л мунхаг байсан гэд бод. Тэгвэл тэрнээс өмнө өвөг дээдсүүд чинь энэ хуулийг мэддэг байсан учраас бүгдийг залуурддаг байсан юм шүү дээ. Одоо л гэнт тэд ухаантай болчоогүй байх нэ дээ. Мунхарж явсаар жоохон аргын талын юмас хураал үз. Тэгтэл толгой нь хоосон хിവэрэл байгаа. Харин та нар залуурддаг ард түмний хувьд болохоор ухаарж яваад хэсэг зурлан ухарсан. Тэгтээ язгуур нь ухаарл хിവэрэл байгаа гэсэн үг юм шүү дээ. Жоохон л юм хэлэхэд ойлгоно гэсэн үг.